Асарч багийн гишүүн Нямаа байна. За манай өдөртөгч түрүү хэлсэн энэ сэдвийн маань хүрээлэл маань хэтэрхий тавчуу байна. Энийг өөрчилсөн бас өдөртөгч байгаа байр суурь гэж байр суурьтай байна. Өөрөө бол нэлээд тавчуу шахаж өгсөн байдалтайгаа асуудлыг баталж талаас гаргаж ирсэн байна. Гэхдээ манай багаас бол жүжигчдийн зүгээс энэ асуудлыг бүлээн зөвшөөрсөн учраас энэ хүрээнд тоолохоор шийдсэн байгаа. Гэхдээ халамж дээр нэг халамж болон эдийн засгийн өсөлтийн талаар хоёр үндсэн ойлголтыг ярьж байна энэ асуудал дээр. Тэгэхээр сэдв рүүгээ буцаад ачиг руугаа холбоод үзэхэд одоо юу гэдгийг трактор буюу эдийн засгийн өсөлт капитал руу за эхнэр буюу арт түмэн бид нар төсөөлж байгаа халамжийн үн цэнтэй гэдэг асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр эдийн засгийн өсөлтөнд халамжаа бий болгохын тулд хийхин тулд эдийн засгийн өсөлтөө гаргаж байгаа. Тэгэхээр аль нь үн цэнтэй гэж цэнзурын хүчтэй үзсэн бол эхнэр буюу арт түмэн үн цэнтэй учраас арт түмэн илүү дүүцсэн учраас эдийн засгийн өсөлтийг гаргаж ирэх зорж ажиллаж байгаа юм байна. Манай үгийн зүгээс эхнэр гэдэг үгийг бид арт түмэн гэж буюу автомж томьёолгоо. Эдний багийнхан хязгаарчдад маань өөрсдөө энэ эхнэр гэдэг үг арт түмэн гэж өөрсдөө одоо эднийг томьёолсон юм шиг. Эхнэр гэдэг арт түмэн буюу халамжийн асуудал гэж холбож хэлсэн шүү дээ. Тийм хэлсэн хамт. Тэгэхээр энэ шин дээр шүүгчний банаас сонсч ирсэн багч байна. Тийм халамжийн бодлого гэдгээ арт түмэн гэж хэлсэн тийм арт түмэн гэж хэлсэн. Халамжийн бодлого эхнэр гомдохгүй гэдгийг бол арт түмэн бол гомдохгүй гэж. За тэгэхээр аливаа улс орны бүрэлдэхүүн Монгол улсын хэмжээнд асуудал ярьж байгаа. Монгол улсын одоо хувьд бол арт түмэндээ халамж өргөхийн төлөө арт түмэн үнцэнтэй байсан учраас халамжаа үзүүлэхийн төлөө эдийн засгийн хэрэгслийг хийж чармааж байгаа юм байна. Энийн төлөө төр тракторыг ч юм уу өөр бусад капиталыг ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр манай бол эсрэг баг маань бол бидний төлөө ийм их юм чармааж ирж байгаа явдал бол стаж талын зүйлс төлөв тавтай байна. Бидний төлөө та нар их анхаарал тавьж байгаа юм байна. Эдийн засгийн өсөлтөд гаргаж ажиллаж байгаа юм байна. Та нарын халамжаар бид нар бас үн цэнтэй гэж та нар биднийг хүлээн зөвшөөрж байгаа юм байна. Ойлгож байгаа юм байна. Ингээд та нарын халамжийг бид нар бас тэгтээ зөв зүйтэй зарцуулнаа гэдэг хэлчихье. Мөн энэ дээр бас нэг зүйлсийг хэлэхэд халамж гэдэг асуудал дотор бол цалин тэтгэлэг, ажлын байр гэдэг олон зүйлүүд орж ирдэг. За тэгэхээр энэ дээр бол халамжийн асуудлуудыг түрүүнээс дурдаад өчлөө ажлын байраа нэмэгдүүлж юм. Халамжлах одоо юу гэх юм халамжийн асуудлыг бид нэмэгдүүлэх талаар бас давхар хийж байгаа байна гэдэг түрүү бодлоо хэлээд дурдаад авчлаа. Тэгэхээр энэ бол эдийн засгийн өсөлттэйгээ зэрэг хоёулангийн хоёр арганд нэг зэрэг явуулаад байгаа мó гэсэн ойлголтыг авлаа. Тэгэхээр энэ хоёр асуудал нь зэрэг манай асуудлыг ч гэсэн дэмжиж манай асуудлыг ч гэсэн хүлээн чиглэл хэрэгжүүлж байгаа байна гэж ойлгож байна. За ингээд ажлын байртаа болгож байгаа явдланд хангалттай баярж байна. Ингээд хүн болгон ачтай байвал мэдээж бүгдээрээ баяртай байна. Тэр гэр бүл тэр ард түмэн тэр улс аз жаргалтай байна. Тэгэхээр бидний ажлын байртаа болгож байгаа явдалд нь нотлогч байгийнхаа та нартай баярж байна. За бас халамж үзүүлэхэд бас эдийн засгийн өсөх гээд байгаа явдал нь бас баярж байгаа дахин дурдчихъя. За мөн цалин тэтгэврийн асуудал мэдээж эдийн засгийн өсөгчийн бол цалин тэтгэврээ нэмэх гээд байгаа маань гэж ойлгож байгаа. Цалин тэтгэвэр бол нэмэгдэх юм байна, халамж бас сайхан болох юм байна. Бид нар бас энэ та нарын халамжийг бас буруу зүгээр зарцуулгаа гэдгийг дахиад нотод хэлчихье. Яг гэвэл иргэн хүнийхээ хувьд хариуцлагатай иргэн юм шүү. Ингээд та нарынхаа зүгээр ингээд ийм хүч хөдөлмөр зарцуулж эдийн засгийн болсон өрнөг чинь бид нар өргөө зарцуулах ирэхгүй, өргөхгүй иргэнийхээ өрийг бол хүн болоо ухамсарж байгаа. Миний хувьд итгэж гисэн иргэн хүнийхээ өрийг ухамсарж байгаа учраас та бүхний итгэлийг бас алдахгүй гэдэг бас хэлчихье. За мөн эдийн засгийн маань өсөлт бол эдийн засгийн өсөлт тракторыг бол эдийн засгийн жишээ болгоод юу гэдгийг гасар тарилангаа найдал өсөх маягаар юу авах ч юм байна. Эдийн засгт ашиглаж байгаа. Өөр бидний халамжлагын тоноор тул та нар эдийн засгийн өсөхийн тулд юу бид хийх гэж байна гэдэг бас та нараас хүлээж байна. Эдийн засаг өсгөж гэнэ үү? Тэг ингээд та нараас хүлээж байгаа шүү. За баярлалаа.
үзэл байсан бай. Нэгдүгээр тэрүүний ярьсныг зөвхөн ярьсан тэр чигээр манай хэлсэн танаа зөв гэж ярьсан. Хоёрдугаар гишүүний ярьсан асуудал болохоор ажлын байрыг хахан ойлгож явж байгааг бас харамсаж байна. Тэгээд би өөрийнхөө аргументыг төвшүүлээд хэллээ. Тарснараа хураана гэж сайхан үг гэдэг. Тракторыг би тарих болон хураах багаж гэж харж байгаа. Тракторыг би үйлдвэр гэж харж байгаа. Тракторыг би зам, барилга, гүүр, дулаан, дид бүтэц гэж харж байгаа. Эхнэрийг би түүнийг хэрэглэгч дөрмөн дээр 3 дахь нутагт талын 3 дахь илтгэл дээр шинэ нотлогоо гаргахыг хориглоно гэж заасан. Тэгээ шинэ нотлогоо нь юу вэ гэхээр саяны дурдсан дөрмийн үед яг тэгээ тодорхой заасан. Яагаад шин санаа гаргахыг зөвшөөрдгөө гэхээр дараа нь хэн нэгэн гарч ирээд няцаах боломжгүй гэдэг утгаараа зөвшөөрдөг байхгүй. Тэгэхээр сүүлийн хоёр илтгэл буюу дөрмөлтийн илтгэл дээр шин санаа гардаг. Яг тэр баримтлалын илтгэлүүд дээр бол шин санаа. Баримтлалын илтгэл шүү дээ. Няцаалтын илтгэл гэдэг ойлголт хоёр удирдагчийн хамгийн сүүлчийн аяр илтгэлээр л байдаг. Тракторыг би үйлдвэр гэж харж байгаа. Эхнэрийг би орлого зарцуулагч гэж харж байгаа. Тариаланчийг би тэрийг бүтээгч, бизнесмен, баялаг бүтээгч, хүн гэж харж байгаа. Үрээ тариад ургацаа хураадаг Монголын хүн бүрийг би энэ илтгэлээрээ тодорхойлох гэсэн юм. Тэрнээс эхнэрээ хараад гэртээ суудаг Монголыг би болон манай багийн хүсэхгүй байна. Эхнэр нөхөр өөдөөсөө хараад суух юм биш. Хоёулаа нэгдээд нэгэн зүгт харах нь чухал амьдралын нэгэн гол онц байдаг гэдэг юм байна. Үрдэг Монгол биш, бүтээдэг монголчуудыг би энэ танхимд харж байна гэж бодож байна. Би нэг жишээ дуртай. Хүний хөгжлийн сар болгон өгдөг 21 мянган төгрөгийг бид мэднэ. Тэр юуны мөнгө вэ? Бид тэрүүгээр юу авч болох вэ? Бид олигтой тракторгүй учраас бид 21 мянган төгрөг авах. Хэрвээ бидэнд өшөө сайн трактор байсан бол бид 210 мянган төгрөг авах боломжтой байсан. 21 мянган төгрөгөөр бид нэр хоол л авч хүрнэ. Нэг өдөр. Хоол гэдэг чинь бид нэр идээд тэгээд тэрүүгээрээ 0-д ордог. 210 мянган төгрөгөөр бид юу авч болох вэ? Өшөө сайн трактортой бол 21 сая төгрөг. Тэрнээс цаашаа явж болно. Тракторын мотор улам хүчтэй байх болтугай. Баярлалаа. Сайн бацхан няцаалт чургийн шиг бүгд юм байна. За тэгээд шүүгч нарыг тарааж өгсөн түүнийхээ залтыг баримтлана гэж найдаж байна. За нотлогч талаас өнөөгийн Монгол улсын эдийн засгийн хүрээллийг тодорхойлсон. Дээрээс нь
халамж, эдийн засгийн өсөлт хоёрыг тохиолсон байна. За яг өнөөгийн Монгол улсад өнөөдөр эдийн засгийн өсөх нь чухал уу? Эсвэл халамжийн бодлогоо оновчтой зөв нэмэгдүүлэх, илүү оновчтой болгох нь зөв гэдэг асуудал яригдж байна энэ. Яг өнөөгийн Монгол улсад энэ сэдв маш сонирхолтой сэдв байна. Бид нарт яг ийм нөхцөл байдал үүссэн байна. Эдийн засаг өссөн, халамж өссөн. Гэхдээ энэ дээр халамжийг хүртэх ард иргэд маань ядуурсан байна. Яагаад ядуурсан бэ энэ дээр? Энэ яг бид нарт өндөр тулгамдаад байгаа асуудал байна. 21,000 төгрөнд ойчилж байгаа залуучуудыг бид нар өдөр болгон банкны хажуугаар хардаг. Энэ бол бид нар хамаардаг. Бид мэднэ. Гэхдээ нийгмийн ихэнх нь ийм байна. Өнөөдөр идэх хоолны төлөө амьдарч байгаа хүмүүст трактор худалдаж авах тухай, тракторыг жолоодох тухай хичээл зардаг хүн ойлгох уу? Эсвэл өнөөдөр ороо гэртээ хараад талхаа худалдаж авах, тэр өлсөж байгаа хүүхдэд хоол өгөх тухай толгойд нь орох уу? Энийг бодох хэрэгтэй. Тэгэхээр мэдээж хэрэг энэ хүрээлэлтэй бид бодмоор яг өнөөгийн Монгол улсад аль нь чухал вэ? Эдийн засаг нь өссөн. Ядуур нь тэр доо. Дундаж тахал байхгүй болсон. Бид нар өнөөдөр цөөхөн хүмүүсийг баяжуулж нийгэм байгуулж тоглодгоо. Энтэй хүмүүр санал нийлэх баха. Тэгэхээр өнөөгийн Монгол улсад бол би халамжийн бодлого нь илүү гэдэгт бол сүр хүчнийхээ байр суурийг үнэхээр багттайгаар хамгаалж байна. Өнөөдөр идэх хоолыг өгчөөж, маргааш сурах зүйлийг зааж өгч, нөгөөдөр хийх ажлыг хийхнэ. Өнөөдөр идэх хоолгүй байгаа тэр олон хүмүүсийг бид нар өнөөдөр юугаар тэр амьдруулах юм бэ? Бид эдийн засгийн өсөлтөөр олсон мөнгө хүнд өгөх юм. Хүнд яг цөөхүүлэх нэ. Өнөөгийн Монгол улс цөөхүүлэх нэ. Цөөхүүлхэн дээр цөөхүүлэх юм уу? Эсвэл тэр өвчтэй байгаа, ядуу байгаа, үнэхээр хоолгүй байгаа хүмүүсээ өнөөдөр босгож ичээ дараа тэр өссөн эдийн засгаа тэр хүмүүс өнөөдөр хуваарлчаад маргааш илүү өсөлтийн тухай ярих юм уу? Энэ дээр та бүхнээс эрхэм шүүгчнээс үнэхээр би асуулт асууж байна. Нотлох талаасаа ч асууж байна. Бид өдөр бүр Facebook, Twitter, дуустгүй яриа, телевизийн олон сувгуудаар зөвхөн энэ яриануудыг сонсдог. Эдийн засаг өссөн байна гэж нэг талаас ярьдаг үнэ өссөн. Гэхдээ хүнд наалцсан бэ гэдэг тухай хүн бүр ярьж байгаа юм. Энэ дээр тэгэхээр би дахиад санаагаа батгаад хэлье. Дахиад өнөөдөр халамжийг оновчтой болох хэрэгтэй. Оновчтой. Тэгээд өгөх хэрэгтэй. Яг оновчтой эстэй нэмэгдүүлэх хэрэгтэй. Үнэхээр өгөх хэрэгтэй. Өнөөдөр халамжийн бодлогоо нэмэгдүүлэх нь үнэхээр чухал. Оновчтой нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Бид өссөн эдийн засгийг дахиад өсгөж байснаас өнөөдөр хоолгоогаа үр хөвгтдээ, ард иргэдтэй халамжийн бодлогоо оновчтой нэмэгдүүлэх гэсэн сүүлийнхаа үнэлгээр илтгэлээ тусгая. Заавал. За би эхний илтгэл дээр хэлсэн. Халамжийг нь хүртдэг вэ? Манай дараагийн илтгэгчнээс болсон хэлдэг байсан. Халамжийг өөрөөр хэлбэл бол халамжийг хүртдэг хүн бол ард түмэн. Ард түмэн байхгүй бол халамж хинч байх. Халамжинд юуг ойлгодог вэ гэвэл Монгол улсын гэж ярьсан тэр хүрээллийн хувьд та хүн цалин тэтгэр ордог. Өвчтөе зовлонтой хөлмөрийн чадраа олдсон хүмүүст тэтгэмж ордог. Ажлын байр ордог. Монголын нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам гэдэг яам байна. Энэ дотор нь хөдөлмөрийн нийгмийн хамгааллын гэсэн сэдв багтдаг. Ажлын байр эдийн засгийг өсгөх юм бол ажлын байр өснө гэж байна. Үнэн дэмжиж байна. Өөрөөр хэлэх юм бол халамж өгөх чадварт нь ажлын байрыг нэмэгдүүлж тэр иргэдэд халамжлах чадвар нь нэмэгдэнэ гэсэн. Зүйтэй. Юуны тулд вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Үн цэний тухай ярьж байгаа бол аль нь үн цэнтэй? Энэ хүмүүсийг сайхан амьдруулахын тулд засгийн газар байдаг. Сайхан амьдруулахын тулд эдийн засгийн болон улс төрийн бодлогуудыг шатраатаагаар хийдэг. Хизээч засгийн газрын мөрөн хөтөлбөрт эдийн засгийг уруудуулна гэсэн ийм томьёол байдаг. Үргэлж өсгөн сайжруулах юуны тулд. Ажлын байрыг дандаа нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Нэмэгдүүлсээр ч байгаа. Юуны тулд.
өдрөөс өдөрт худалдан авах чадвар нь буурсаар байгаа энэ ард иргэдийг сайхан амьдруулахын тулд засгийн газар байдаг юм аа. Сайхан амьдруулахын төлөө хийдэг өдөр тутмын ажил нь эдийн засгийг өсгөхийн төлөө чиглэж байдаг. Тэрний хурааж авч байгаа тэр үр жимсийг нь хүртдэг хүмүүсийг хоолтой байлгахын тулд хоосон хонуулахгүй тулд засгийн газар ажилладаг. Тарснараа хурааж авдаг гэж хэлсэн. Үнэн. Тарснараа хурааж авдаг. Өнөөдөр маргааш үеийн тухай бид нар яриаггүй. Аль нь үн цэнтэй вэ тухай. Юуны төлөө вэ гэдгийг бид нар ярьж байна. Эхнэрээ хараад гэртээ суухыг би хүсээгүй гэж ярьж байна. Би ч хүсэхгүй. Тэр хүнийг аз жаргалтай инээд хөртөө байлгахын тулд тракторыг ашиглах нь зөв. Тракторт энэ тохиолдолд хэрэгсэл юм. Гол үн цэн нь эхнэрээ аз жаргалтай байлгах юм. Үрдэг Монгол биш бүтээдэг Монгол болъё гэж энийг би үгүйсэхгүй. Бүтээдэг Монгол болъё. Бүтээдэг монголч байгаа одоо. Өөрөөр хэлэх юм бол энэгээр эмэгтэй хүнийг үргэлгэн эдийн засгийн хувьд бүх юмыг тараадаг ийм байдлаар манай нутагч талбай олон түмэн таниулахыг оролдож байна. Үгүй. Эмэгтэй хүн болов эмэгтэй хүн гэж айгуу том гендерийн асуудал үүсэж байгаа байхгүй юу? Энэ дээр анх бид нар ярилцаад тохиролцоод эхнэр гэдгийг бол ард түмэн халамж авахч гэж тодорхойлж ирсэн. Халамжийн бодлого би гаргалгаагаа хэлж байгаа. Энэ зөв жишээ гэж үзэж байна. Эмэгтэй хүн гэдэг өөрөө нь бүтээгч. Хүн бол тракторыг бүтээсэн юм. Харин трактор хүнийг бүтээгээгүй. Хүнгүүгээр эхнэргүүгээр трактораар амьдраад тэгээд насны эцэст тайчих. Шороонд болвол эхнэр байж иж тэр гэр цаашид үе уламжлан явах тэр үндэс суурь бий болт юм аа. Эхнэр буюу ард иргэн. Тэр халамжийг хүртдэг хүмүүс. Цаад үн цэн нь юуны төлөө вэ гэвэл энэ хүмүүсийг аз жаргалтай, эрүүл, саруу, баяр хөөртэй амьдруулахын төлөө эдийн засгийг өсгөдөг. Би энэ хүрээлэл тодорхойлтын дахин давтан хэлье. Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хүрээнд ярина гэж. Ингэж ярьж байгаа бол бүхлээрээ манай байр суурийг дэмжсэн, хамгаалсан явдал та бүхэнд баярлалаа гэж хэлье. Тариаланч хүн трактороос нь илүү, эхнэр нь илүү үн цэнтэй шүү. Сайхан амьдралын тухай ярьж байна. Сайхан амьдрал гэж юу хэлэх вэ? Миний бодлоор бол хамгийн их эдийн засгийн бөгөөд эрүүл мэндийн хувьд, гэр бүлийн маань хувьд аз жаргалтай, хинээс ч хараат бус амьдралыг сайхан амьдрал гэж үзнэ. Өнөөдөр сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Би өнөөдөр цаг цагслаа үндэслээд хэлбэр. Сайхан амьдрал, эрүүл мэнд гэдэг өмнөх хоёр ихтгэлтэй огт дурддагтай гэх юм зүйл болж байна. Өмнөх хоёр ихтгэлтэй огт дурддагтай. Энэ бол зүгээр л. Энэ санаа дандаа манай санаа дээр байсан. Харин би нэг бол яг томоохон санаа болох үед одоо нэг ихтгэл нөлөөлөх үед шин санаа гэж үзэхгүй байна. Зүгээр жишээ дэмжлэгээр үзэж байна ш гэж. Баярлалаа. Тийм учраас өнөөдөр халамжийн тухай ярьж байна. Монгол улс өнөөдөр ямар их халамж авдаг тухай та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. 21,000 төгрөг хүүхдийн сар бүрийн 3,000 төгрөгийг өгдөг байсан. Шинэ хүүхд төрлөөгөө 100,000 төгрөг өгдөг байсан. Оюутнуудад 500,000 төгрөг, дээрээс нь 70,000 төгрөг, бас дээрээс нь шинэ гэрээсээ авсуудад 500,000 төгрөг өгдөг байсан. Энэ их мөнгө хэний карманаас гарч байгаа юм? Яг өнөөдөр бидний татвар төлөгч нарын карманаас гарч байгаа шүү. Эдийн засаг унтсан байна. Өнөөдөр нөхрийн карманд нь мөнгө байхгүй бол юугаараа их нэртэй баярлуулж, юугаараа их нэртэй ээлвийн цүнх авч өгөх юм бэ? Карманд нь мөнгө байх хэрэгтэй. Өнөөдөр ихнэр үнэхээр сайхан амьдрмаар байна. Энэ хамт олон энэ ард түмэн чи сайхан юм амар л шүү. Өнөөдөр би одоо юу гэдгийг ээлвээ ч юм уу одоо өөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авч өмсмөр.
Үнэхээр тэр үнэтэй энийг би авмаар. Гэхдээ аав нь мөнгө байхгүй. Эдийн засгийн мөнгөгүй, карман хоос. Хаанаас мөнгө орж ирэх нь сонсогдоод байгаа боловч одоохондоо орж ирэх тодорхой биш. Тийм учраас яах юм? Энэ төр засаг чи өөрөө ихлээр баяж хэрэг. Энэ төр засаг өөрөө мөнгөтэй болох хэрэгтэй. Халамжийг юусоо үгүйсгээгүй. Аль нь илүү өнөөдрийн түвшинд үн цэнтэй вэ? Аль нь илүү өнөөдөр хамгийн чухал вэ гэдэг тухайд бид нар ярьж байгаа байхгүй юу? Өнөөдөр мөнгө чухал, мөнгө олох хэрэгтэй. Энэ төр засаг сайн ажиллах хэрэгтэй. Энэ төр засгийн бодлого зөв байх хэрэгтэй. Хаанаас мөнгө яаж зөв болохоо ирээдүйдээ энэ нь хэрхэн яаж одоо аюулгүй байх тухайгаа өнөөдөр бид нар бодох хэрэгтэй байхгүй. Энэ бол аав хүний бөгөөд бидний илэрхийлээд байгаа төр засгийн бодлогын тухай ярьж байгаа. Энэ зөв тодорхой болчвол өнөөдөр цалин нэмнэ. Үнэхээр одоо тэр олон сайхан тэтгэмжүүдийг өгж болж байна. 21,000 төгрөг нь 210,000 төгрөг болж байна. Тэрийг та өнөөдөр үнэхээр зөв зөвтэй зарцуулж байвал тэрэнд аавууд үнэхээр баярлахаар. Өнөөдөр энд олон аавууд байна. Төр засгийн тухай энэ их олон халамжийн тухай бас бодож байгаа. Хүн болгоны санаанд энэ их халамжийг өгөх нь буруу гэдэг үзэл баримтлал байдгийн байна. Энийг би одоо Няцаач багийнхаа талын одоо ярианы ихтгэл энэ сэтгэлээс би одоо олж харлаа. Үнэхээр энэ их халамжууд биднэрт хэрэггүй юм байна. Загас барьж өгснөөс загас барих аргыг зааж өгөх нь өнөөдөр чухал юм байна. Энийг Монгол хүн болгон мэдчихсэн байна шүү дээ. Би тэгж ойлгож байна. Бид нар халамж хэрэггүй гэж юу хэлээв. Энийг эднэрээс ойлголоо гэдэг байдлаар бидний хэлсэн байдлаар ингэж шүүгчдэд хандахыг бол эсэргүүцэж байна. Ойлгосон. Эсрэг талынхаа хэлсэн үгнүүдээс би халамж хэрэггүй гэдэгтээ байр суурь нэгдсэн гэдэг утгатай юм сайн хэллээ шүү дээ. Гүг. Халамж хэрэггүй гэдэг үндслэл юу вэ шүү дээ 50 байгаа шүү. Би дахин хэлье. Аль нь илүү үн цэнтэй вэ? Хоёулаа үн цэнтэй. Гэхдээ аль нь илүү вэ гэдэг тухай яриад. Аль нь илүү өнөөдрийн бидний төвшин хамгийн чухал байна вэ? Өнөөдөр төр засаг мөнгөтэй болмоор байна. Тэгснийхаа дараагаар халамжаа өгмөр байна. Тэрнээс ч үн цэнгүй гэдэг тухай асуудал яриа. Хэрэгтэй. Халамжаа өгөх хэрэгтэй. Болгож яриад байгаа. Яг тэгж өгчөж хэлээгүй байхад юм гэж хэлж байгаа. Халамж хэрэггүй гэдэг үг орж ирсэн учраас энэ яриад одоо халамж хэрэггүй гэдэг үг. Тийм үргэлжлүүлээ. Дараа нь тайлбар хийх. За өнөөдөр багийн гишүүдээс эдийн засаг өссөн эдийн засаг гэж яриад байгаа юм. Өссөн эдийн засаг гэж хаана байна? Өнөөдөр Монголын эдийн засаг өссөн юм уу? Өссөн эдийн засаг байна. Хэдэн хувиар яаж өссөн юм? Өнөөдөр та бидний карманд нэвтрэгдэж байгаа юм. Би бол мэдэхгүй байна. Нийгмийн баялагийг үйлдвэрлэгчд бий болгодог. Өссөн эдийн засаг хаана байна? Өнөөдөр ядуучууд байна гэж та нар хэлсэн. Үнэхээр өнөөдөр ядуучууд байна. Тэгэхдээ энэ ядуучуудад бид нар олсон жоохон мөнгөө 5 төгрөг олсон бол 4-ийг тараагаад 1-ийг авч үлдэх юм уу? Эсвэл 1-ийг тараагаад 4 төгрөгөө илүү одоо аливжуулах юм уу гэдэг тухайд өнөөдөр бид нар аль нь илүү вэ гэдэг тухайд яриад. Өнөөдөр Монгол хүн болгон мэдж байгаа хэл мэдээллийн хэрэгслүүдээр яриад дийлэхгүй бай. Улс төрчид өөрсдөө яриад байгаа мөртлөө амлаад өгөөд бай. Энэ их мөнгийг бид нар татвар төлөгчдийнхээ карманаас авчаад дараа нь энэ мөнгөө яаж олох тухай өнөөдөр улс төрчдийн талаар хэлж байгаа гэж би ойлгодог. Тэгэхээр тариаланч хүн төр засгийн удирдлага бодлого өнөөдөр эхнэрээ баярлуулж, эхнэрээ сайхан амьдруулж хүнд халамж өгөхөөсөө илүүтэйгээр халамжийн одоо оновчгүй мөнгүүдийг өгөхөөсөө илүүтэйгээр төр засгийнхаа эдийн засгийг санхүүгийн чадварыг улам сайжруулах, мөнгөтэй болох хэрэгтэй. Ингэж гэмээр аав өөрөө эхнэртэй үн цэнтэй харагдах болов уу гэж би